За орой ингээд найзуудтайгаа хамт баян өндөр хайрхан дээр гараад Эрдэнтийн оройг харсан байгаа. За тэгээд гэр хорооллын хэсэг нь бол өндөр дээрээ суулан дээрээс яг ингэж харагдаж байна. За тэгээд энд салхилж байгаа дудахгүй уруудсан энд бол нэг удаагүй. За маргааш өглөө нь өглөө эрт босоод наадмын талбай уртлын овоотой уул руу бас алхалт хийсэн байгаа. Тэгээд энэ уул руу бол зав хэрвээ болох юм бол өглөө болго алхахыг ирмэлзэж хичээж байгаа. Түүнийхээс дагуу ер нь бол сайн алхаж байгаа. Гэхдээ ер нь бол уул руу алхахыг би нэг хилүүд үздэггүй болж өгвөл чигээрээ тэгш талбай дээр алхахыг хүсдэг. Тэгээд алхалт бол маш сайн. За тэгээд маргааш өглөө нь ажлын газрын волейболын тэмцээн болсон. Тэгээд тэрэнд би эхний тоглолтын дээр нь гарсан байгаа. За ингээд шуурхай удирдлагын тасгийн баг тамирчтай хамт эхний ээлжинд гарсан. За тэгээд дараагийн ээлжнээс нь бол тоглоогүй. Угаасаа би волейбол тоглодог. Энд бол албан хүчээр орсон. За тэгээ манай ажлын ах намайг чи бичлэг хийхдээ фильтр амар ашиглах юм аа гэсэн. Би ер нь бол нэг фильтр ашигладаг. Одоо энэ бол фильтр ашигласан байгаа нь энэ фильтр угаасаа нэг амар ордгоо. Тэр халтар бол халтраараа л гарна. Фильтр хийлээ гэдээ бүр амар цагаар шүү ядгүй шүү дээ. Яг эмхтэй хүмүүс ашигладаг бүр тэр тусдаа фильтр нь л тэгж гой цайруулж цагааруулдаг хаа гэж бодож чинь. За тэгээд нөгөө волейболоо тоглолцоо дараагийн тоглолтод болоогоос учраас төгөлдөртэй хамт хоол идэхгээ явж гин. Тэгээд бид хоёр хамт хоолоо идчихэд буцаад очисон байгаа. За ингээд дараа өдөр нь би яргуутад байдаг хашаа башин дээр очисон. Тэгээд тэндээс нэг иймэрхүү харагдаж байна. За энэ өдөр өнгөрөө дахиад нэг шинэ өдөр эхэлсэн. Өнөөдөр бол би ажилдаа. Гэхдээ ажил руу очихоос өмнө эхлээд Эрдэнэт нэгдсэн марфонд гүйчээд тэгээд ажил руугаа очино. За би марфонд гүйхээс өмнө ийм ус авсан. Тэгээд энэ дотор ороомог байгаа. Нэг ороомог идсэн байгаа. Тэгээд марфон бол тоглоом биш юм билэ. Би амьдралдаа анх удаа 10 км-т гүйнэ гээд ингээд 2009 гэсэн хувийн дугаарыг аваад ажлынхантайгаа хажуугаар нь ер нь бол би энд дүрс зураг бичлэг авах гэж ирсэн. Тэгээд гүүчээгээд гүүхээр шийдсэн. За ингээ манай ажлын хамт олон гүүхээс өмнө бөөндөө зураг авахулж байна. За ингээ 10 км-т гүүх Баатрууд ирэх жил бол 21 км-т одооноос эхлээд бэлтгэх юм бол гүүхэд бол боломжтой юм байлээ. Тэгээ сувдаа болохоор бас бичлэг хийсэн. Сувдаа ерөөсөө гүүгээгүй. За ингээд одоо барианасаа гарах гад хүмүүс бэлдэж гэн удахгүй очоод барианасаа гарнаа. Тэгээд бид нар барианасаа дөнгөж ингээд гарч эхлэх жахт эхний хүмүүс нь гарцсан бүр холбооны уулзуур дээр биднээс бараг 1 км-ийн зайтай эхний хүмүүс нь явж хахад сүүлийн хүмүүс нь дөнгөж барианасаа бүр гарах га зогсож байсан. Тэгэхээр энэ марафонд ямар их хүн оролцсон илт байгаа. За тэгээд одоо ингээд барианасаа гарч байна. Би сүүлд энэ дорооны бичлэг үтсэн байхгүй. Тэгсэн чи эхний ээлжний хүмүүс нь үйлчлэгээний төв дээр явж исэн. Гэхдээ тэр нь 21 км-ийн гүгч байгаа хүмүүс нь ер нь төрүүлээд гарсан юм шиг үлээ. Ирэх жил бол би 21-т орно гэж бодож байгаа. Гэхдээ одооноос гүйж эхэлнэ. Тэгээ би орой алга хүрээлэн дээр 3 цаг алхаж байгаа. Тэр алхалтаа энэ 5 сараас эхлээд 1 цаг алхаад 1 цаг гүгээд 1 цаг алхахыг гэсэн ийм дараалтаагаар явна гэж бодож байгаа. Тэгээ 3 цаг тогтмол яг зөвхөн алхахдаг байснаа болж байгаа. За ингээд энэ гүйлтэн дунд чинь зөндөө үнтэй танилцсан. Тэгэл зэрэгцээл явж хахад за амжилт хүчтэй байгаараа зоригтой байгаараа гэл та ханаас ирсэн бэ гэ хотоос ирсэн гэд зөндөө хүмүүстэй танилцах юм боломж айгүй холдд юм байлээ. Тэгээд хүмүүс чинь сайн ч хүн байна муу ч хүн байна. Тэгээд нэг нэгээ дэмжиж гүөхт ер нь бол алдахгүй юм байлээ. За тэгээд энэ гүөх зам бол очихдоо нилээн уруу тэгээ буцаад ирэхдээ бол айгүй өксүр юм байлээ. За тэгээд цагаан нохоо хөтлсөн залуутай нийлээ юм ярьсан. Үүрийн 4 цаг 30 минутанд Улаанбаатараас эхнэр хүүхдтэйгээ нохоотойгоо дөрүүлээ Эрдэнэт рүү ирсэн гэсэн зөвхөн гүүх гэж ирсэн гэсэн. Тэгээ Эрдэнэтийг мэдэхгүй миний утасны дугаарыг аваад Эрдэнэтийн талаар асуух юм байвал зөвлөгөө авнаа гэсэн. Тэгэхдээ буцааж залгаагүй. Тэгэхээр асуух зүйл гараагүй буцаад нутаг бутсан юм шиг үлээ. За тэгээд автоэврийн урд гүүж явж байна. Энэ бол миний 5 км-тай хүрэх гээд явж байгаа гүйлт байна. За ингээд төрж байгаа хүмүүс бол машинтай хүмүүс бол айгүй их амжилт хүсдэг юм байлээ. За тэг гүүгээд ирсэн чи ихч маань ийм эрүүл хоол авч өгсөн. Тэгээд энэ хоолоо идчихэд гэхдээ нэг бараагүй гүүчээр нэг юм ордгоо юм байлээ. Амьдралдаа ингэж хоол гүүж үзээг болохоор бараг үхээс наагур ирсэн. Гэхдээ бариандаа орсон хамгийн том ялт байсан. Өөрийгөө ялсан. За тэгээд энэ жимс ногоонуудыг түүж идчихэд дахианы цээж махнаас нь бол нэг идэж чадаагүй. За ингээд энэ хоол маань иймэрхүү болоод үлдсэн байна. Тэгээд үдээс хойш оройхондоо би ажлынхаа найзтай зүг харин кимчижиг ийдсэн. Энэ хоол бол дуустал ийдсэн. За тэгээд нэг ийм өдөр өнгөрлөө гэж